Дутагдал дээр нь дуугүй байж давуу талыг нь дурдж өгөх. За энэ бол хосын харилцаа төдийгүй гэр бүлийн харилцаанд маш чухал юм харилцааны аргачлал. Өөрөөр хэлбэл гэр бүлийнхаа хүмүүсийг мөн хайны ижлийнхаа алдаа дутагдал бүрийг нь тоочоод түүн дээр нь анхаарад тэрнийг нь дахин давтан үглээд авах юм бол үүнийг яг л чэйжлүүлж байна. Нэг нэгэнд нь чэйжлүүлж байна. Тэр ямар тэр арчаагүй, аазгүй энэ дэлхийн хамгийн болох тэгээ цаашлаад ямар их алдаа дутагдaltaй нэгэн бэ гэдгийг нэгэндээ ингэ сануулж байгаагийн хэлбэр юм. Харин давуу талыг нь дурдж өгснөөрөө тэр хүн төдийгүй өөрт маань сэтгэл зүйн хувьд маш том ийм эерэг арга болдог. Тийм учраас энийг та гэр бүлийнхаа харилцаанд анхаараарай гэж хэлмээр байна. Дутагдлыг нь дуугүй орхиод давуу талыг нь дурдж өгөөрэй. Таны нөхрийн, таны эхнэрийн, таны хадам аав ээжийн, таны үр хүүхдүүдийн давуу тал нь юу вэ? Та түүнийгээ ч гэсэн бас яг энэ рээлийн дор бичиж болно. Эсвэл жижигхэн цаас аваад тэрдгээр зүйлсүүдийг нь бичээд тэр хүнд өгч болно шүү. Тэг магадгүй энэ зүйлийг харсан тэр хүн улам илүү хичээх тэр урам зориг бас төрхөн лавтай байх болно гэж хэлмээр байна. Тийм учраас дутагдал дээр нь дуугүй орхиод давуу талыг нь дурдж өгөөрэй.